Ирээдүйн Мистер 2025 Улаанбаатар хотын бодибилдингийн аврах шалгаруулах тэмцээнд 58 настай Уганбаяр 3 ангиллаар оролцжээ. Энэ нь түүний анхны тэмцээн бөгөөд өдөр бүр бэлтгэл хийдэг байна. Тэрээр тэмцээнд байр эзлэх нь чухал биш бөгөөд өөрийнхөө хүүхэд шиг хүмүүстэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байсан гэдгийг онцоллоо. Уганбаяр Нэгтлэнбот өч мэргэжилтэй насаараа суугаа ажил хийсэн учраас тэтгэвртэй гарсныхаа дараа буюу 1 жил 7 сарын өмнөөс булчингийн маасаа нэмэх арьсаа чангалах зорилгоор фитнесээр хичээлж эхэлжээ. Харин 7 сарын өмнөөс тэмцээнд оролцохоор зорж бэлтгэл хийж сүүлийн 1 сар тамирчны амьдралаар амьдарсан байна. Ингээд өнгөрсөн амралтын өдөр болсон Улаанбаатар хотын аврах шалгаруулах тэмцээнд бикини модель дайшинстай болон пит гоо зүү нэмэх 163 см төрөлд оролцсон нь олонний анхаарлыг татсан юм а. Одоо бол ямар ч хэсэн би энэ спортыг үл хизэж хаяхгүй гэж бодож байгаа. Үнэхээр чин сэтгэлээсээ дурласан. Одоо эмэгтэй хүний гоо үзэмж чи хэдэн насан ч гэсэн эмэгтэйчүүд гоё сайхан байхаа бүгдээр хүсдэг тий. Ингээд толин тархал өдөр ирэх тутам л өөрийгөө толин тархаар өөртөө таалагдчих эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр л энэ спорт чинь дурлахаас өөр арга байхгүй. Улам залуужаад байгаа байхгүй. Залуужаал би ч одоо бодоход бол нэг 30 наснда ч юм уу 25 наснда нэг ийм бие бэлартай байсан байж магадгүй гэж өөрийгөө бодож байгаа байхгүй юу. Уганбаяр 7 хоногийн өдөр бүр тасгал хийдэг. Ингэхдээ 3 өдөрт нь йог хийдэг байна. Энэ хугацаанд нэг ч удаа таслаагүй, дэглэмээ алдаагүй, бүр хоцорчж байгаагүй гэдгийг багш нь онцлсон. Мөн фитнесээр хичээлж эхэлснээр арьсан чангарч, булчингийн мас нэмэгдснээс гадна эерэг аз жаргалаар дүүрэн нэгэн болжээ. Ер нь бол хүнд ер нь боломжгүй зүйл гэж байдгүй маа. Ер нь хүн хичих юм бол, мэрих юм бол тэгэл хүн ямар ч насанд өөрчлөлт гардаг юм байна гэдгийг би өөрөө биеэр мэдэрлээ. Тэгэхгүй одоо ялангуяа манай насныхан бол би хөгшөрцөн, би чадахгүй тий. Одоо жишээлбэл юу яадаг бас мөнгө байхгүй, фитнест явах мөнгө байхгүй, фитнест явах цаг байхгүй гэж ярьдаг. Тийм юм бол ерөөсөө байхгүй. Хүн ер нь тэгэл яг болно гэж бодох юм бол өөрийнхөө зорилгыг болгоод тавих юм бол ерөөсөө бүх юм боломжтой. Одоо тэрээр 5 дугаар сард болох улсын аврах шалгаруулах тэмцээнд оролцохоор зорж байна. Анх 57 кг жинтэй байсан бол тэмцээнд орохдоо 50 кг болж туржээ. Өнгөц харахад тэмцээнд гоё хуцастай тайзан дээр гараад л болж байгаа мэт харагдах боловч 12 см өндөр өсгийчдээр зогсож бүх булчингаа чангалахаас эхлээд тамирчдаас ихээхэн хүч хөдөлмөр дэвчээр шаарддаг гэдгийг тэрээр онцолж байлаа. Мөн фитнесээр хичээллэхийг хүсэгчдэд хандан хамгийн нэгдүгээрт юу ч бодлого эхлэж иймдээ бүртгүүлчихээ. Тэгэл пүүзээ өмсөд гараад ирэл гэж би хэлмээр байна. Тэгэхгүй хүмүүс чинь ингээл бүх юмыг ингээд нэг юм за тэгсний дараа, ингэсний дараа, тим юмны дараа би жимд явна гэдэг тэр бол дандаа худлаа байдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө л өнөөдрөөс л эхлэх хэрэгтэй л гэж би хэлмээр байна. Тэгэл жимд ирсэн байхад учир нь олдно. Уганбаяр фитнесээр хичээлснээр амьдралын хэв маяг нь 100% өөрчлөгдсөн байна. Залуучууд түүнийг магтахад хамгийн их урам авдаг бөгөөд сахилга бат дэглэм хамгийн чухал гэдгийг тэрээр онцлсан юм а.